Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн бол. Тулалдаанд бурхан оролцохгүй бол тэр нь тэргүй амжилтанд хүрэх. Хэрвээ тэр нь бурханы хол бүтэмжтэй бөгөөд хинж тэрнийг зогсоож чадах. Тиймээс бид хараагаа хүмүүс дээр биш, бурхан дээр байлгах хэрэгтэй. Тулалдаа эзэнт харьяалагддаг гэдэгт хүн бүр дуртай байдаг боловч тэр нь эзнийх тул бурхан бүхнийг хийх зур та юу ч хийлгүй зүгээр суугаад бай гэсэн үг огтхонч биш гэдгийг би дурдахыг хүсэж байна. Бид 2 дугаар шаштрыг уншингаа зарим нэг зүйлээс суралцах болно. Би энэ талаар нэлээд судалж хэд хэдэн удаа номлож байсан. Өнөөдөр бид 2 дугаар шаштрын 20-аас үзье. Тэгэхээр ишлэлийг дэлгэцэн дээр гаргах болно. Эсвэл та тэрнийг Библиэсээ хараарай. Хүмүүс Библиэсээ уншихыг би илүүд үздэг. Нэгдүгээр ишлэлд энэний дараа Мобийн хүүгүүд, Аммоны хүүгүүд, зарим юуночдын хамтаар Йехошафатад мэдээлж гэдэг. Хуучин гэрээнд маш олон чууд эснэр байдаг. Хүн бүрл ямар нэгэн төрлийн үүд байсан бөгөөд бид ч гэсэн өөрсдийн гэсэн бяцхан үүд ууттай гэдгээ би ухаарсан. Ядуу байдлууд, өвчнүүд, хүмүүс, өнгөрсөн тохиолдлууд, яхэр хөршүүд, ааш муутай боосууд, эмх замбраагүй байдлууд, ганцаардлууд гэх мэтчлэн үргэлжилсээр байж болдог. Дайсан бидэн лөө халдах мөч бүрт бид хамгийн эхэнд хийх ёстой зүйлээ хийдэггүй. Бидэнд асуудал тулгарах, дайсан бидэн лөө довтлох үед бидний хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол үргэлж бурхны гэрэл хийлэх явдал юм. Ихэвчлэн бид тусламж авахын тулд бусдад ханддаг. Хүмүүст хандах нь буруу гэж би хэлээгүй. Гэвч тухайн хүн лөө бурхан таныг чиглүүлээгүй бол зөвлөгөө авахын тулд би тэрэн дээр очихгүй байхсан. Яагаад гэвэл таны зөвлөгөө авахар очиж байгаа хүмүүсийн ихэнх нь юу хийж байгаагаа өөрсдөө ч мэддэггүй тул бурхны гэрэл хийх нь хамаагүй ухаалаг байдаг. Бурхан таныг хэн дээр ч очиулахыг хүсэхгүй. Магадгүй та зөвлөгөө авахын тулд хүмүүс дээр хэтэрхий олон удаа утсан. Эсвэл бурхныг сонсох цаг чинь аль хэдийнэ болсон байж болно. Амен. Мөн танд ишлэх хэрэгтэй үед найз руугаа уцтаж тэрхүү ишлэл хаана байгааг тэрнээс асуухын оронд та Библийг арай илүү судалж тэр ишлэлээ өөрөө олох хэрэгтэй болсон байна. Ямар нэгэн зүйлийг шамдан хийх үед та тэрнээс илүү ихээр суралцаж, тэрнийг илүү их санаж байдаг нь үнэхээр гайхмаар байдаг. Интернет дэлгэрхээс өмнө би дөнгөж номлож эхэлж байх үед бидний гар дор зөндөө их мэдээлэл байсан ба. Та нарт гэж хэлэхэд дээр үед Библийг судлах гэдэг нь төслийн ажил шиг байдаг байлаа. Амен. Хэрэгтэй зүйлүүдэд надад Библи, бүх судалгааны Библиуд, Вайны толиучиг, Стронгийн үгийн тайлбар гэх мэт зүйлс байсан бөгөөд тэдгээрийг судлахын тулд өчнөө цагийг зарцуулдаг байв. Гэхдээ өнгөрсөн цаг мөчүүдэд би харамсдаггүй л дээ. Учир нь тэр нь үгэн дээр бат зогсох ганхашгүй суурийг надад өгсөн юм. Харин одоо бол ишлүүдийг хайж олохын тулд тэдгээр тайлбаруудыг дэлгэн харах шаардлагагүй болсон цаг юм. Өнөө үе та зүгээр л харахыг хүсэж байгаа ишлэлийг компьютер дээр бичигдэл өчнөө хувилбараар нь харж болдог болсон. Гэвч заримдаа та зүгээр л компьютерийн хулган дээр дарахаас илүүгээр тэрхүү ишлэлээ нарийн судалж үзэх нь танд илүү ашиг тустай. Амен. Тэгэхээр бидний хийхийг хүсэх хамгийн ихний зүйл бол бүхэл зүйлийнхээ төлөө Бурхан руу оч. 2 дугаар шаштрын 22, 3 дугаар ишлэлд хэсэг хүн ирж Йехошафатад мэдээлж далайн чандаас Арамаас асар их цэрэг таны эсрэг ирж байна. Харах түн тэд Хазазон Тамарт буюу нөгөө Янгидэд байна гэв. Та нар одоо энд анхаарлаа хандуулаарай. Учир нь тэрний эсрэг хандаж дайсны цугларсан тэр газрын нэр энэхүү түүхийн эцэст өөрчлөгдсөн бөгөөд яг одоо энэ нь юу гэсэн утгатай вэ гэдгийг тэмч тааламжтай зүйл биш. Гэхдээ заримдаа тулдааны талбарчин таны эвэлийн талбар болж хуурдаг. Дайсантайгаа хүч тулд нь тэмцэлдэх тэр газар
таны амьдралын хамгийн агуу их хിവэлийн газар болж хувирах тохиолдол байдаг. Та нараас хичнээн чи амьдралынхаа хэцүү цаг мөчийг даван туулахдаа бусад үеэсээ илүү их суралцсан байдаг уу? Тэр үеүдээ бид яагаад бурхан талархаж чаддаггүй юм болоо? Бид урагш тэмүүлэн амьдрдагч альва зүйлийн учрыг ихэвчлэн өнгөрсөн хойно өнгөрсөн лүгээ эргэн харж байж л ухаардаг. 3 дугаар ишлэлд Яхошафат айж гэсэн байдаг. Та нар харж байна уу? Тэр яг л бусдын адил байсан. Бид ямар нэгэн муу мэдээ сонсох, дайсан бидний эсрэг довтлох үед хамгийн түрүүнд бидэнд айдас төрдөг. Одоо юу болох болоо гэсэн бүхэл муу мэдээ найдас төрүүлдэг боловч тэр юу гэж шийдсэнийг харцгаая. Эзнийг эрэлхийлэхээр анхаарлаа хандуулсан. Бүгдээрээ тэр анхаарлаа хандуулсан гэж хэлцгээе. Чухал цаг мөч тулгарсан тул би энэ хэсгийг тусад нь авч судлах дуртай. Яагад гэвэл тийм нөхцөлд Бурхныг илэрхийлэх нь түүний хувьд зүгээр л нэг сонголт эсвэл хүсэх юм бол хийж болох тийм нэгэн зүйл биш байсныг тэр ойлгосон байв. Тийм ээ. Хэрвээ дайснаа ялахыг хүсэж байгаа юм бол эзнийг сонсох нь амин чухал зүйл болохыг тэр ойлгож байсан юм. Эзнийг эрэлхийлэхээр анхаарлаа хандуулж Юуда даяар мацаг барилтыг зарлав. Хүмүүс энд ноцтой хандаж эхэлсэн юм. Мөн Бурхан тэдэнтэй ярихыг тэд хүсч байв. Маргааш би бурханлаг өдөрдөмж Бурханыг хэрхэн сонсох талаар ярина. Өнөө оройн би энэ талаараа цөөхөн зүйлийг дурдах болно. Заримдаа танд ямар нэгэн зүйл хэрэгтэй эсвэл та хүнд хэцүүг туулж байгаа. Магадгүй бурхан таныг ашиглахын тулд дуудаж байгаа бол тэр танд итгэлийн бэлэг авьяасыг өгч болох бөгөөд энэ нь энгийн итгэлээс хамаагүй давсан итгэл байдаг юм. Тэрхүү итгэл нь танаар хийлгүүлж чаддаг бөгөөд хэдийгээр тухайн зүйлийг хийх нь таныг айлгах хэдий ч Бурхны танд өгсөн итгэлээр дамжуулан тэрнийг хийх нь танд зүгээр л нэг энгийн зүйл юм шиг санагдах болно. Миний олон жилийн турш ухаараагүй явсан нэг зүйл нь Бурхан Дэвид хоёрт энэхүү үйлчлэлийг хийх итгэлийн бэлгийг өгсөн явдал юм. Сар болгон бидэнд хичнээн их хэмжээний санхүү хэрэгтэйг та нар мэдэх юм бол толгоос ихсрэх болно. Дараах зүйл сайхан сонсогддог. Жойс дэлхийн 3.2-ыг хамарсан улс орон телевизийн нэвтрүүлэгтээ тэрний номлол нь 105 хэлээр орчуулагдсан номлогдож байгаа. Мөн үйлчлэл нь 26 офистой. Тэгээд хүмүүр Гэхдээ энэ бүхэн өөрийн гэсэн үн өртөгтэй. Гол зүйл бол бид үргүй бүх төлбөр төлөгцөөр байгаа юм. Бидэнд хизээч мөнгө зээлэх шаардлага байгаагүй. Үйлчлэлийн бүхэл цаг хугацаанд бид нэг ч удаа 1 центийн шимтгэл төлөөгүй лээ. Яг үннийг хэлэхэд бүр эртнээс би өөрийн гэсэн төрсийг, төмпөн, тогоо, угаалгын газар гэх мэтийн төлөө Бурханд итгэх хэрэгтэй байсан үеэсээ л мөнгөний тал дээр Бурханд хэрхэн итгэн найдах ёстойг суралцчихсан байсан. Тиймээс амьдралд маань юу болоод байгааг үнэхээр ухаардгүй байсан. Харин би одоо энийг бүр мөсөн ойлгодог бөгөөд надад ямар ч санаа зовлт байдаггүй. 2008 оны үеэр хувьцааны зах зээл нэлээд доройтсон тул үнэхээр олон хүн өргөдөг өргөлөө багасгаж эхэлсэн бөгөөд миний том хүү Давид үйлчлэлийн миссионы салбартаа бага зэрэг санаа зовж эхэлсэн юм. Тэрээр таны санаа чинь зовхгүй байна уу? Таны сэтгэл энэ тал дээр хямрахгүй байна уу гэж надад хэлэхэд нь би үгүй гэж хариулсан. Ягд гэж тэрнийг асуухад хэрвээ бурхан үйлчлэлийн маань үргэлжлүүлэхийг хүсвэл санхүүг авчрах болно. Хэрвээ тэр хийж байгааг минь зогсоохыг хүсвэл би зогсоох болно. Ягд гэвэл түүнгүүгээр юу ч амжилттай явагдахгүй гэж хариулсан юм. Харж гин үү? Бидний үйлчлэл үргэлжилсэн юм. Хэрвээ бид үйлчлэлээ зогсоох хэрэгтэй байсан бол яг үннийг хэлэхэд тэр надад тэнд сайхан санагдахгүй байх байсныг би баттаа хэлж чадна. Бурхан үйлчлэлд маань оролцохгүй юм бол тэр нь амжилттай явагдахгүй шүү дээ. Харин тэр оролцож байгаа юм бол тэр нь цааш үргэлжлэх бөгөөд хэн ч тэрнийг зогсоож чадахгүй. Тиймээс л бид өөрсдийн хараагаа хүмүүс дээр биш Бурхан дээр төвлөрүүлэх хэрэгтэй. Заримдаа Бурхан танд ямар нэгэн зүйлийг хийх итгэлийн бэлгийг өгдөг бөгөөд эргэн тойронд байгаа хүмүүс тэрнийг ойлгодгүй тул таны ухаан санаа чинь бүрэн самуурчихсан байна гэсэн байдалтайгаар тэд таныг хардаг. Та тэгж хийж болохгүй. Энийг хийх хэрэггүй гэж тэд хэлдэг. Харин Бурхны танд хэлсэн үгнээс зуураад байх хэрэгтэй. Амен. Юу хийх ёстой, юу хийх ёсгүй вэ гэдгийг мэдүүлэхийн тулд амар тайван ирдэг юм. Заримдаа хэрэгтэй зүйлээр хангаж өгөхийн нэгэнтээ та гинтийн байдлаар учирч эсвэл зөв үүд хаалгууд таны өмнө нээгддэг. Зөв хүнтэйгээ зөв цаг мөчөд учирч
Яг тэр үед та тухайн хүнтэй учирсан нь үнэхээр сонин санагдах бөгөөд танд хэрэгтэй байгаа зүйлийг чинь хийх боломж тэдэнд байдаг нь үнэхээр хачирхалтай санагдах тийм цаг мөчүүд танд тохиолдож байсан уу? Харж байна уу? Тэрнийг бидний амьдрал дахь Бурхны хангамж гэж нэрлэдэг. Заримдаа Бурхан таны өмнө байгаа аливаа нэгэн үүд хаалгыг хаадаг. Тэрхүү хаалгыг онгойлгох гэж та хичнээн ч хичээсэн ч гэсэндээ тэрнийг онгойлгож чаддаггүй. Тэрнийг онгойлгоход туслах ямар ч тусламжийг та олж авч чаддаггүй. Тийм ээ. Тэр үүд хаалга танд нээгдэхгүй байгаа нь Бурхан танаар тэрнийг хийлгэхийг хүсэхгүй байгаад оршдог. Зарим үед нөхцөл байдлууд танд өөр ямар ч сонголт байхгүй юм шиг байдлыг авчирдаг. Тэр нь танд ойлгогдож байгаа тухайн зүйлийг хийх эсвэл хийхгүй байх цорын ганц боломж болдог. Олон жилийн өмнө Бурхан намайг номлолын төлөө дуудах үед би бүх эрэгтэйчүүдэд зориулсан Бурханы үгийг хажуу тийш нь тавьж зөвхөн л эмэгтэйчүүдэд л зааж номлодог, эмэгтэйчүүдийн үйлчлэлтэй байх ёстой гэсэн мэдрэмжийг огтхон ч мэдрээгүй л. Надад зав чөлөө овоо байдаг байсан тул манай сүм намайг 7 хоногт нэг удаа эмэгтэйчүүдийн уулзалтанд номлооч гэсэн саналыг надад тавьсан. Би тэнд номлохыг тэглэх хүсээгүй нь Бурханы надаар хэлэхийг хүсэж байгаа зүйл биш гэдгийг би мэдэж байсан. Тэгээд Бурханд хандаж би тэрнийг хийхийг үнэхээр хүсэхгүй байна гэдгийг хэлсэн ч надад тэрнээс өөр хийгээд байхаар зүйл байхгүй байгаагаа ухаарсан юм. Хэрвээ тэр зүйл тэр л үүд хаалга миний өмнө нээгдэж байсан тул би тэрхүү үүд хаалгаар алхах хэрэгтэй байсан. Тэгээд би туслах пастор болсон юм. Сүүлд нь хэрвээ пастор байхгүй бол би л бүх номлолыг номлодог болсон юм. Би Библийн сургууль заадаг байсан ба яг тэндээс манай үйлчлэлийг хэлсэн юм. Тиймээс заримдаа таны нөхцөл байдал чинь таны шаардлага болж тэр зүйлийг та хийхгүй болохгүй болж тэгээд хийдэг. Өнөө орой Бурхныг сонсох тал дээр би зөвхөн энийг л ярмаар байна. Хэрвээ та энэ талаар илүү ихийг сонсомоор байвал маргааш дахин ирээрэй. Яхошафатын хийсэн зүйлийг бид харвал тэр Бурхны тусламжийг хэрхэн хүлээн авсан нь үнэхээр сонирхолтой. Тэрний хийсэн дараагийн алхмыг харах юм бол Бурхан хичнээн агуу гайхамшигтай хүчрхэг. Ямар ч дайсан тэрнийг ялж чадахгүй талаар нь Бурхантай ярьсан байдаг. Тэр Бурханаас юу ч гуйгаагүй. Өөрт нь тохиолдож байгаа бэрхшээлийг хийж талаар Бурханд дурдаагүй байдаг. Өнөө үед бол тэрнийг баг зэргийн сүнслэг сэтгэл судлаач байсан мэтэр дүрсэлж болмоор боловч тэрний хандлага нь Бурхны сайн тал дээр нь төвлөрч байсан юм. 2 дугаар шаш дээр 20:4-6-д ингээд эзнээс тусламж хүсэхээр Юдачууд хамтдаа цугларчээ. Эзнийг эрэлхийлэхээр тэд Юдагийн бүх хотоос ирэв. Тэдгээр хүмүүс Бурхныг эрэлхийлэхийн тулд зүгээр л нэг ойр хавийн гудамж тойргоос ирээгүй. Бүхий л газраас ирсэн байв. Чин сэтгэлээсээ тэрнийг эрэлхийлэхийн тулд чин сэтгэлээсээ гэдэгт би маш их дуртай. Бидний амьдарч байгаа өнөөгийн нийгэмд хүн бүр ийм биш. Мэдээж маш олон хичээнгүй, гайхалтай, агуу хүчрхэг итгэгчид байгаа хэдий ч ихэнх тохиолдолд зарим итгэгч хүмүүсийн Есүстэй харилцдаг харилцаа нь хэтэрхий энгийн өлөвгөр байдаг өгөөд Бурханд үйлчлэхийн тулд хүмүүс тэгтлэх цалиас гаргахыг хүсдэггүй болсон юм шиг надад санагддаг. Хүн бүр өөрсдийн хийж байгаа үйлдэл бүрдээ мөнгө төлөхийг шаарддаг болсон. Хэрвээ Бурхан надад нэг дууг өгч чи дуулж байгаа болохоор дууг зохиосны минь төлөө та надад мөнгө төл. Үгүй бол таныг шүүхэд өгнө гэх мэт. Би энэ дургу. Тийм ээ. Хүн бүр л хийсэн хөдөлмөрийнхөө үр шимийг зөв зохистойгоор хүртэх ёстой нь үнэн л дээ. Хэрэг та дуу зохиож түүгээрээ амьдралаа залгуулдаг бол та тэр дууг зохиосныхоо төлөө юу ч авах ёсгүй гэж би хэлээгүй. Хэрвээ хинэгэн хүн миний номлолын нэгийг давтан номлож байгааг би сонсоод тэрэн дээр очиод тэрхүү номлолыг номлох юм бол шал утгагүй үстэй. Ягд гэвэл танай пастор миний номлолыг номлох болно гэж надад урьдчилан хэлчихсэн байсан. Маргааш орой та нарыг эндээс явах үед надад аль хэдийн хэд хэдэн шинэ номлолууд байх болно. Тэр нь таны сэтгэл өөмрөөд байх албагүй. Ягд гэвэл тэр зүйл нь бахархах явдал билээ. Эзний үйлчлэлд золиос гаргахдаа альва зүйлд сайн дураараа туслахдаа үргэлж бэлэн бай. Хэрвээ та өөрийн цаг хугацаа, үйлчлэл, бэлэг авьяасыг Бурхны төлөө зориулж, түүнийхээ төлөө ямар ч хариу нэхгүй байх нь танд ивэл болж ирдэг. Бүх зүрх сэтгэлээрээ эзнийг эрэлхийл. Бүх зүрх сэтгэлээр. Тэгэд Йехошафат Юда болон Иерусалимийн чуулганы дунд
Эзний өргөнд шин хашааны өмнө зогсоод залбирэн. Бурхантай хэрхэн ярьж байгаа тал дээр та нарыг анхаарлаа сайн хандуулаасай гэж би хүсэж байна. Тэнд гол зүйл нь оршиж байгаа. Бидний эцэг өвгдийн бурхан эзэн. Та тэнгэр дэх бурхан босуу. Та үндэснүүдийн бүх хаанчлалыг захирагч биш гэж үү? Хүч чадал таны моторт байдаг тул таны эсрэг зогсож хэн ч үлж чадна. Бараг л тэрээр бурхны сэтгэл зүрхний уяаг нь хөдөлгөх гэж оролдож байгаа мэт. Тийм биш гэж үү? Хэрв таны хүүхдүүдийн чинь нэг нь танаас ямар нэгэн зүйлийг хүсэхдээ ээжээ надад $1000 өгөөч гэж шууд хэлдэггүй үстэй. Тэгвэл тэд ихэнхдээ үгүй л гэсэн хариултыг авдаг. Харин тэд та бол хамгийн агуу ээж гэх маягаар эхэлдэг. Та бол үнэхээр үзэсгэлэнтэй ээж, зүгээр л агуу ээж. Би таныг тэрвэрч болох уу? Ээжээ би танд хайртай. Би таны ямар нэгэн зүйл чинь туслах уу? Би гэр орны ямар нэгэн зүйл туслах уу? Тантай адил хэн ч үгүй. Зарим ухаалаг нэгэн нь 30-аад минут хүлээх төвчээр гаргасныхаа дараа буцан ирээд ээж та надад $1000 зээлээч гэж хэлдэг. Тэр мөнгийг 20 газраас цуглуулж чадвал магадгүй би тэдэнд өгөх байсан баг. Миний ярьж байгааг та нараас ч хичнээн ч ойлгож байгаа вэ? Цөөхөн хүмүүс л бурхны доторх зүйлийг сонирхож байдгийг би мэднэ. Бурхан тэдний төлөө юу хийж чадахыг тэд сонирхдаггүй. Би нэг давтаад хэлье. Тэд бурхны дотор байгаа зүйлийг сонирхдогч тэдний төлөө юу хийж чадах вэ гэдгийг сонирхдаггүй юм. Хэрв та бурхны дотор байгаа зүйлийг үнэхээр сонирхож байвал хэдий танд асуудал бэрхшээл байхгүй ч гэсэн яг одоо тохиолдож байгаа мэт тэрнийг хичээнгүйлэн эрэлхийл. Бэрхшээл зовлонгоо тоочхоос өмнө бурхныг магтан хүндэтгэж байсан нэгэн хүний жишээ байдаг. Матай 8:1-3 Есүсийг уулнаас бууж ирэхэд ард олон тэрнийг дагав. Үзэгтэн нэг уйман өвчтөн тэрэн дээр ирээд өмнө нь сүгдэж, "Эзэн минь ээ, та хүсвэл намайг цэвэр болгож чадъя шүү дээ" гэхэд тэрээр тусламж гуйхаасаа өмнө тэрний өмнө сүгдэж, тэрэнд магтаал хүндэтгэлийг үзүүлсэн байдаг. Өдөр бүр хийж байгаа зүйлээ түр зогсоож 3-4 удаа "Эзэн минь, би танд хайртай" гэж хэлэх нь бидэнд ямар ч хор нөлөө үзүүлэхгүй гэж би боддог. Та надад хэрэгтэй. Өнөөдөр надтай байгаа чинь баярлалаа. Таньгүйгээр би юу ч биш гэдгээ танд үнэхээр мэдүүлмээр байна. Би танд хайртай. Тэгэд босоод би босон зогсож чадсаар байгаа да. Бурхан танд талархдаг. Өнгөрсөн 2 жилд би түнхний 2 шинэ хагалгаа хийлгэсэн. Одоо би яг л нэг бионик эмэгтэй мэт санагддаг. Тэд танд биеийн шинэ эрхтнүүд өгч болдог болсон нь үнэхээр гайхмаар санагддаг. Одоо 2 дугаар шашдар 27-оос 11-д тэр түүнийг үргэлжлүүлдэг. Тэр ухаантай залуу байсан гэж би боддог шүү. Бидний бурхан тэрээр хичнээн удаа та ба таны хэмээх үгнүүдийг хэрэглэснийг анзаарахыг би хүсэж байна. Та энэ нутгийнхнийг өөрийн ард түмэн Израилийн өмнөөс хөөн зайлуулж, тэдний газар нутгийг анд найз Авраамийнхаа үр удамд мөнхөд өгөөгүй гэж. Тэд энд амьдарч таны нэр зориулан энд ариун газрыг барьж эхэлэхдээ бидний дээр илд шийтгэл, тахал, өлсгөлн зэрэг гамшигт муу юмс буух аваас бид энэ өргөөний урд таны өмнө зогсоод, учир нь таны нэр энэ өргөөнд байгаа. Зовлон шаналл дундаас тань руу хашгирах аваас та сонсож биднийг аврах болно гэсэн бэлээ. Тэрээр бурхан та бол агуу нэгэн. Бид танд харьяалагддаг. Таны хүмүүс, энэ бол таны газар нутаг. Бид бол таны харьяалал. Энэ бол таны ариун газар гэж тэр хэлсэн байдаг. Энэ бүхний эцэст тэр бурханд хандан тохиолдож байгаа бэрхшээлээ тооцсон боловч түүнээс өмнө түүний хийсэн зүйл бүрийг хараарай. Энд байгаа хүмүүс болон энийг зурагтаар үзэж байгаа хүмүүсээс хичнээн бэрхшээл зовлон тохиолдох үедээ бурхан руу ийм алхмаар ойртдог болоо гэж боддог. Эсвэл бид зүгээр шууд тэрнлөө очиод "Бурхан минь ээ, та энэ зүйлд надад туслаач.
Надад тусламж хэрэгтэй байна. Бурхан минь ингэж байж твчихгүй нэ гэж хэлдэг юм бол ядахта бид Бурхан минь амьдралд минь байгаа бүх ивэлүүдийн төлөө тань талархъя. Бурхан надад нэг шинэ бэрхшээл тулгарч байгаа тул таны тусламж хэрэгтэй байна гэх маягаар залбирч эхлэх хэрэгтэй. Нэг үннийг өгүүлэхэд би энийг заах бүртээ энэ нь надад ч бас сануулга болж байдаг. Учир нь энэ тал дээр бид бүгд адилхан юм. Заримдаа бид гуйлт хүсэлтийнхээ өмнө магтаал байх хэрэгтэйг мартчихдаг. Амен. Тэгээд мэдээж магтаал хүндэтгэл байх хэрэгтэй бөгөөд хүндэтгэл нь магтаалаас илүү гүн гүнзгий асуудал байдаг. 10 дугаар ишлэлд одоо харах тун Израильчуудыг Египтийн газраас гаргах үед та Аммон, Моб болон Сеир уулын хүүгүүдийг устгахыг тэдэнд зөвшөөрөөгүй учраас тэднийг устгалгүй тайрсан билээ. Тэрээр тэднийг аль хэдийн устгасан бол бидэнд одоо ийм төг бэрхшээлийг учруулахгүй байх байсан. Гэхдээ тэднийг устгахыг зөвшөөрөөгүй гэдгийг санацгаая. Харин одоо тэд биднийг таны өгсөн эзэмшлээс чинь хөөн зайлуулахаар ирж байгаа байдлаар бидэнд хариулж байна гэсэн утгатай үгсийг хэлсэн байдаг. Миний харж байгаа зүйлийг харж байгаа хэн нэгэн байна уу? Тэр сэтгэл зүйчийн сургуульд сурсан юм шиг санагддаг. Яг сурсан байх учиртай. Бидэнд өв болгон таны өгсөн эзэмшлээс тань биднийг хөөн зайлуулах гэж ирж байгаагаар тэд бидэнд хэрхэн хариулж байгааг хараач. Яхошафат ихлээд Бурхан ямар агуу болох талаар, өнгөрсөнд Бурхан ямар агуу үйлсүүдийг хийсэн талаар нь үгүүлдэг. Тэгснийхээ дараа тэр бэрхшээл зовлонгоо дурдаад л орхих бяцхан тэмдэглэл мэтэр тэрэнд дурддаг. Бид Бурхантай ярих ихэнх цагаа асуудал бэрхшээлийн талаар ярихад зарцуулж, бусад зүйлд багахан цагийг зарцуулдаг. Тэр тохиолдож байгаа асуудал бэрхшээлдээ тэмдэглэж бичээд орхисон чухал бас асуудал мэт хандсан байдаг. Дайснууд Бурханы эзэмшил газрыг хулгайлан авахыг оролдож байгааг тэр түүнд хувьчлан сануулсан байдаг. 2 дугаар шаштар 20:12 бол энэхүү номлолын хамгийн чухал хэсэг юм. Өө бидний Бурхан, та тэднийг шийдэхгүй юм гэж юу? 1-р. Учир нь бидний эсрэг ирж байгаа энэ асрыг цэргийн өмнө бид сул дорой билээ. 2-р. Бид хэрэгхээ мэдэхгүйч. 3-р. Бидний хараа тань дээр байна гэжээ. Энэ бол маш чухал юм. Учир нь дайсныг ялан дийлэх хүч чадал бидэнд байхгүй шүү дээ. Таньгүйгээр бид ялж чадахгүй. Хэдийгээр бид ялахыг хичээсэн ч гэсэн юу хийхээ мэдэхгүй байна. Гэвч бидний хараа тань дээр байна гэж хэлсэн байдаг. Бүгдээрээ энийг өдөр тутмын амьдралынхаа төвшөнд авчирцгаая. Та нар өөр хинэгнийг өөрчлөхийг оролдож байсан уу? Энд байгаа эмэгтэйчүүдийн дундаас хинэг нь нөхрөө өөрчлөхийг оролдож байсан уу? Тэм явдал намайг маш олон жилийн турш шаналгасан билээ. Тэрхүү шанал нь Бурхан надад юу ч өөрчлөх хүч байхгүй. Өөрчлөхийг хүслэж гэсэн юу хийхээ би мэдэхгүй үлээ. Яагад гэвэл би бүх зүйлийг оролдож үзсэн. Тэдгээрээ аль нь ч амжилтанд хүрээгүй. Харин энэ бүхний эцэст Бурхан минь би хараага тань дээр байлгаж байна гэж хэлэхээс өмнө надад тохиолдсон юм. Заримдаа бид хараага Бурхан дээр байлгаж альвааг өөрчлөх шаардлагатай зүйл бидэнд байдаггүйг ойлгох хүртэл тодорхой цаг хугацаа бидэнд хэрэгтэй байдаг. Амен. Библиэд нэг агуу амлалт байдаг нь хэрвээ бид Бурханы хаанчлал түүний зөв байдлыг эхэлж хайх юм бол тэр бидний амьдралд хэрэгцээтэй бүхий л зүйлээр биднийг хангаж өгөх болно гэсэн амлалт юм. Танд ямар ч бэрхшээл тулгарч байсан байх хамаагүй. Өнөөдөр Бурхан таны тулдааны талбарт туслах болно. Та аль хэдийнэ ялсан. Та зөвхөн өөрийн байр суурьндаа бат зогсож Есүсийн загалмай дээр цовлогдох үедээ бидэнд өгсөн тэрхүү ялалтыг нь л гартаадаг. Амьдралд тань сайн сайхан зүйлс тохиолдох болно гэсэн агуу итгэл найдварыг тань амьдраасаа гэж би та нараас хүсэж байна.